Сайн байна уу? Та бүгдийн өдөр мэндийг хүргэе. За, Maxicos-ийн Монголд халбайсан дистрибьютор болох Kids & Co-гийн зүгээс Maxicos-ийн Laila XP гэдэг загварыг та бүгд өнөөдөр тайлбарлая гэж бодлоо. За, Laila XP загварын тэрэг маань 0-оос 22 кг хүртэл хүүхдийг даах чадвартай. За, 0-оос 22 гэдэг маань ерөнхийдөө 0 сартайгаас одоо хүүхд маань 4 нас юм уу 5 нас хүртэлх бол ашиглах боломжтой тийм тэрэг байгаа. За, яагаад 0 гэж байгаа юм бэ гэхээр хүүхд 0 сартай хүүхдүүд маань бүрэн хөвтөх ёстой байдаг байгаа тийм. Энэхүү тэрэг маань бол одоо тэр бүх шинжээг бол өөртөө агуулснараа даваа талтай хүүхдүүд бүрэн хөвтөх боломжтой болоод хөлнийх нь ингээд хэсгийг дээшлүүлснээр хүүхдүүд бүрэн хөвтөнө. 6 сар хүрээд суух чадвартай болсныхан дараагаар энэхүү хэсгээд дээш өргөөд хөлний хэсгийг доош нь суулгаснаар хүүхд маань энэ дээр аюулгүй суух боломжтой. За тэгээд суусны дараагаар энэхүү тэрэг маань одоо бусад тэрэгтэй харьцуулахад бол ерөөхдөө хамаагүй өргөн зайны хувьд том. За тэгээд нэмэлт одоо зөөлөвч нь бол дагалдаж ирдэг. Энэхүү зөөлөвч маань бол өвлийн үйлрэлд бол энэ талаар нь дулаахан байх үүднээс энэ талаар нь ашиглана. Зуны үед бол сэрүүхэн байх нөгөө талаар хоёр талаар нь ашиглах боломжтой нэмэлт зөөлөвчдөөс гадна хүүхдийг суулгаж одоо авахд маш эвтэйхэн байх зорилтоор энэхүү хаалтыг хийсэн нь бол мэдээж аюулгүй байдал болоод хэрэглэхэд эвтэйхэн байдал хийж өгсөн байгаа. За тэгээд тэрний хувьд бол хамгийн бас бүх зэрэгэн дээр бол хамгийн чухал зүйл бол нарны хаалт байдаг байгаа. За Maxicos брендийн тэрнүүдийн маань нарны хаалт бол нарны хэд яган туйны 50 хүртэлх градус бол тэсвэртээс гадна гал тэсвэртэйгээр бас даваа талтайгаас гадна мэдээж хэрэг борооны ус нэвтэрдэггүй материалаар хийгдсэн. Хүүхдийг бороо, салхи ямар нэгэн нөхцөл байдалд бол нарны хаалтыг бүрэн хамгаалах боломжтойгоор маш сайн бас даваа талаа өгж өгдөг маш том хаалт бол хийж өгнө. Мэдээж хэрэг энэ хаалт хийчихэр хүүхдүүд нь яаж одоо бас халууны үйлрэлд одоо тэр 70 градус халууны одоо хэрхэн сэрүүцгээ гэж эцэгчүүд бодож явах юм бол нэмэлтээр салхивч одоо гэж хэлэх одоо энэ хэсэг маань бол бүрэн хүүхдэд бол салхийг бол сайн нэвтрүүлэх боломжтой тийм. За тэгээд магадгүй одоо таны өндөр ч юм уу юундаас шалтгаалаад өөртөө тохируулсан бариулыг нааш цааш маш өргөн хэмжээнд тааруулан барих боломжтой. За тэгээд нэмэлтээр энэ хүүхдэр маань би түрүүнд дурдсанчлаа хамгийн 5 дахь тэрэг байгаа. Яагаад вэ гэхээр 4 дугуун дөрвөлэн амаржинтай нэмэлтээр их бие маань өөрөө нэмэлт амаржинтай байгаа. Энэхүү амаржин бий болсоор хүүхд маань хамгийн 5 дахь байх бүрэн зүйлийг энэхүү амаржин маань хангаад өгчдөг. Мөн уртлын дугуйг төгжиж олдгоор даваа талтай. Энэхүү төгжийг хоёр талын хэсэг болгохын хэсэг дээрээ доош нь дарахад талтай энэхүү дугуйгаа төгчнө. Та зөвхөн чигээр явах боломжтой гэсэн үг. Спортоор хичээлдэг гадаа гүүхтэртэй тиймэрхүү хүмүүст бол маш тохиромжтой байдаг. За тэгээд төгжээний хэсэг маань бол ердөө энэ дээрээ дараал болоо гэсэн. Тэгэхээр энэ бол ингээд бүрэн зогсох боломжтой. Төгжээгээ буцаагаа тайлахад нөгөө тал дээр нь тайлбар. Эвхэж хураахад мөн маш амархан. Эвхэлт маань бол ердөө ганц гараар та бүтэн эвхэж болно. Буцаагаа та гарнаасаа нэг гараараа тийшээ босгоод ирэх боломжтой. За баярлалаа та бүхэнд.